Are you happy? Таач гэж байгаа юм минийх үү? За за. Шин цэцэрлэгтээ очиж үзэх гэж байгаа шүү дээ минийх үү? Сүү гэдэг үү олчт юм уу? Оо үсэг нэмчихээр Япон хэл олчт юм уу минийх үү? Хүүхдүүдийнхээ ангитай хальт танилцаад авсан. Анги нь ерөнхийдөө иймэрхүү том цэлгэр хуучин явж исэн яслыг нь бодох юм бол бүр нэлээд том байгаа юм. За одоо энэ улаан өнгийн энэ гадуураа хоромгч шиг юм хувцастай хүмүүс нь болохоор багш нар нь хүүхдүүдийн дунд ороод зогссон. Тийм дахлага багш нь болохоор хүүхдүүдэд танилцах маягийн уулзалт хийж байна. За эднэр болохоор ахлагын ангийн хүүхдүүд нь дүүнэртээ өөрсдийнхөө юу сурсан бэ гэдгийг харуулж байна. Тэгээд энэ удаад эднэр нинжагийн тухай бүжиглсэн. Одоо энэ тайзан дээр байгаа энэ Ахмад эрэгтэй хүн болохоор энэ цэцэрлэгийн эрхлэгч юм байлээ. Бид нарыг анх ярилцлаганд ороод тэнцэхэд Монгол, Япон хэл дээр одоо энэ цэцэрлэг болон сургуулийн орчинд одоо хөвчлэн ашиглагддаг үгнүүдийг ингээ хувиргаж бичсэн тийм зурагт ном маягийн тол бичиг бид нарт хэвлэж өгсөн. За наан хүүхдүүд сууж байгаа. Зарим эцэг эхчүүд нь хүүхдүүдийн хажууд одоо хэрэг уйлах гадах юм бол сууж болно шүү гэж зөвшөөрснийхэн дагуу энэ дунд нь ороод сууж байгаа харагдаж байгаа. Октоодынх нь үзүүлбэр эхэлж байна. За энэ хооронд ерөнхийдөө энэ цэцэрлэгийнхэн төлбөр мөнгөнийхэн талаар бага зэрэг мэдээлэл өгөх юм бол бид нар одоо энэ цэцэрлэгтээ өнгөрсөн 11 сард бүртгүүлж тэнцээд
одоо бүртгэлийн мөнгө гэж одоо хэлэх юм уу да. Тийм нэг 50,000 орчим йен буюу Монгол мөнгөөр нэг сая хэдэн зуун орчим мянган төгрөг юмтэй 200 300 орчим мянган төгрөг өгсөн. Эннийхаа дараа энэ сургуулийн дүрм товцсны мөнгө буюу одоо биеийн тамирын хувцас, өдөр тутмын дүрм товцос, за тэгээд бусад хэрэглэгдэхүүнүүд ингээд дахиад нэг 50,000 орчим yen буюу нийтдээ нэг дахиад сая 200 300 мянган төгрөг өгсөн. Өнөөдрийн хувьд бид нэр эрэхтэй бас хичээлийн хэрэгсэл авах мөнгө буюу нэг 11,000 орчим мянган yen 300 орчим мянган төгрөгтэй ирсэн байгаа. За ингээд тоглолт дууссаны дараа хүүхдүүдийг энэ наа хаалгыг хаагаад энэ дотор үлдээнгүүтээ эцэг эхчүүдийг дээшээгээ 2 давхар руу авч гарсан. Яг одоо энэ харагдаж байгаа хэсэг болохоор номын сангийн хэсэг. Энэ нэг жижигхэн дөрвөлжин дотор хүүхдүүд орж сууж агаад номоо уншдаг юм байлээ. За ангиуд нь харагдаж байна. Нэлээд том ангиуд байсан. За энэ ангид сууж агаад эцэг эхчүүдэд өнөөдрийн худалдаж авсан хичээлийн хэрэгслүүдийг 4 сард орж ирэхдээ хэрхэн бэлдсэн байх ёстой талаар сургалт орж байгаа юм. За энэ болохоор яг юу байгаа вэ гэсэн жигсаалт нь харагдаж байна. Тэгээ жишээлх юм бол хичээлийн хэрэгслийн нэг хэсэг нь болох өнгийн харандаан дээр бүх харандаан дээр нэрийг нь бичиж наах ёстой. Баримлын шаврыг нь одоо заавал ингэж зүссэн байх ёстой гэх мэтийг одоо нэг бүрчлэн нарийн тайлбарлаж өгч байгаа юм. Энэ харагдаж байгаа болохоор хүүхдүүдийн шүдээ угаахтаа амаа зайлахтаа хэрэгэлдэг одоо аягнууд нь гадуураа юм даван утастай байдаг. Тэгээ зайлшгүй юм даван утас заавал хийж энд нь өлгөөд хүүхдүүд эндээс өөрийнхөө аягыг олж авдаг. За энд нь болохоор хаач хичээл хэрэгслүүд нь тос бүр дээр нь нэрэн бичнэ. Энэ шар малгаанууд болохоор нөгөө газар хөдлөлт байгалийн гамшиг үед өмсдөг малгаанууд нь. За энэ хоол эзнийхаа дараа гараа арчдаг. Энэ байнга нойтой явж идэг ийм альчуур байна. Нүгээр болохоор хичээлийн хэрэгслүүд нь харагдаж байна. Ийм хичээлийн хэрэгслүүдийг сая худалдаж авсан. Бүгдээрээ яг адилхан юм хичээлийн хэрэгслүүдтэй байдаг. Иймэрхүү сургалт 1 цаг орчим үргэлжилсэний дараа бид нэр хүүхдүүдээ доошоогоо бууж авахар гэсэн. Хананд болохоор эхлээд аав ээжээсээ салгаж авах уйлсан боловч азар англиар ярьдаг багштай таарсан байсан. Тэгээд одоо ойлгохгүй нэлийн хөгжилтэй байж ах шиг байсан. Ингээд 4 сард эргээд цэцэрлэгтээ хурж ирэх даалгавартай явж байгаа. Гэхдээ энэ хоорондоо бас биднэрт гэрээний даалгавар өгсөн. Энэ нь хүүхдээ одоо 30-40 минутын дотор хоолоо ширээнийхээ ард зөв сууж агаад идэж чаддаг даатгалд сургах, оройн 20 цаг гэхэд унтсан байж сургах. За тэгээд одоо өөрийнхөө аялал хэрэгслүүдийг зөв маллаж авч явдаг байх, өөрийнхөө аялал хэрэгслүүдийг таньдаг байхаас ахуулаад тийм маш олон тийм үндсэн чадваруудыг суулгаарай гэх мэт тийм даалгавруудыг биднэрт өгсөн. Энэ хэсэг болохоор цэцэрлэгийн хүүхдүүдийн гутлаа сольдог хэсэг байна. Тэгээ энэ цэцэрлэг дээр энэ хүүхдүүд нэг юм шаахаа шиг юм цагаан гутал өмсдөг. Тэгээ гарч ирээд яг энэ хэсэгт өөрсдөө гутлаа бас сольж сурах хэрэгтэй юм байлээ. За энэ хүүхдүүдийн гутлнад харагдаж байна. Багшийнх нь бас гутал байна. Тэгээ цаашаа багш нарын сольж өмсдөг углаашнууд байна. Энэ бол ерөнхийдөө цэцэрлэгийн гаднах талбай. Тэгээ энэ дээр хүүхдүүд өглөө урж ирээ бие тамирынхаа дасгалуудыг хийх юм байлээ.
Хуучин хоёргүй энэ буюу Дриасл нь бол ийм талбай ерөөсөө байдаггүй. Арай жоохон том хүмүүсийн хоолойд ирэхээр өөртөө гэсэн ийм талбайтай болоод эхэлдэг юм байлээ. Одоо эндээс бэр. Эндээс бэр. Эндээс бэр. He's eating tiger. Boy. Жохон суучаач миний хүн дээр нь. Энэ дээр нь жохон суучаач. Айц юм уу миний хүн? Цэцэрлэгийн нээлтийн өдөр нэг иймэрхүү байдалтай өнгөрсөн. Нэг 2 цаг 20 минут орчим үргэлжилсэн. Одоо ингээд 4-р сард цэцэрлэгийн нээлт болно. Энэ өдөр нь цэцэрлэгийнхаа гоё дүрм тувцыг өмсөд ирэх хэрэгтэй юм байлээ. Тэгээд тэр өдрийг бас та бүхэнтэйгээ хуваалцах болно. Тэр хүртэл түр баяртай.